Хаал дүүргийн 3 дугаар хороонд байрлах дунд голын явган хүний гүүрээр өдөрт 300 гаруй иргэн зорчдог. За ажилтнанд ороод 40 гаруй жил болж байгаа энэ гүүрний модон салж том нүхнүүд үүссэн байна. За үүний улмаас хараагүй иргэд зорчихдоо унаж бэртэх тохиолдол түгээмэл гардаг. За тухайлбал өнгөрсөн онд энэ гүүрний эвдэрлийн улмаас 14 хүн унаж бэртсэн байна. Бид бүхэн дунд голын явган хүний гүүр буюу иргэдийн хил занснаар хараагуйчдын гүүрэн дээр ирсэн байна. За энэгээр өдөрт бол 300 гаруй хараагүй иргэд зорчдог. Тэгвэл яг энэ гүүрний эвдэрлээс үдэнд тэдэнд ямар бэрхшээлтэй зүйл тулгардгийг яг өөрсдийн биеэр мэдрэхээр ирсэн байна. За хараагүй иргэдийн хувьд бол энэгээр зорчход цахилгаан дугуйтай хүмүүс дайрах ч юм уу те эвдрэл гэмтлээс үүдэн бэртэж гэмтэх тохиолдол өндөр эдгийг л хэлж байгаа юм. Гэтэ ийм амар юм яг бүх зүйл харахгүй болохоор амар эрсдэлтэй амар өндөр байд юм байна. Яг эвдрэл гэмтэл нь ийм ямар ч юм нөгөө тэгш хэв биш учраас яг ийм нэг амар айх мэдрэмж авд юм байна. Йоо, энэ хэсэг дээр яг юм доош орсон. Энд юу? Яа, ямар амар юм бэ? Ичэн нүхэнэ. Яа. За би бол сая үл яг нэг 50 м хүрэхгүй газарт яг нүдний хаалт зүгээд яг хараагуйчдын таягийг бариад ингээд зорчиж үзэхэд бол яг юм замын эвдрэл гэмтэл нь бол гинт ингэж огцом доош орох ч юм уу иймэрхүү тохиолдол илбэг байна. Энэ хадаас мадаасууд нь бүгд ил гарсан байгаа. Тэгээ ер нь хүндрэлтэй шүү дээ. Энэ мод нь нааш цаашаа гүүгээл ингээд явангууд нааш цаашаа гүүгээл одоо энэ ингээд ингээд сиранта хүн ингээд давкаал явж байна. Чи ингэж болохгүй шүү дээ. Энд чи явган гарах юм уу? Эсвэл бол энгийн хүн явах юм ингээд сирант гоц тачигнуулаад явангууд нөгөө харахгүй бид нар чинь бүр амар ч очоод айсандаа болоод нөгөө хан руугаа нараад тогсон нөгөө гүүрчин шанжигнаад ингээд ийм байдалтай байна да. Ундаг дугуй скутер мэтийн өндөр хүчин чадалтай энэ техникүүд энэ гүүрээр байнга зарчдаг болохоор л эвдрэл нь хурдтай явагдаад байна уу гэж бодож байгаа. Одоо том нөхөл үүсэн шүү дээ тийм ээ. Тэрийг мэдхгүйгээр хараагүй хүн унах барах тохиолдол гарч болдшгүй. Наацх нөгөө цааш авсараа баг гарсан байгаасаа гэж бодчих. Чинь би энэ нөгөө шаариггүй таяг барьсан байна л да. Урдаа бүндгэртөө таяг барьчихаар манай энэ гүүр юу ачдаг байхгүй. Ингээд завсар гарцсан үедээ тэр шаариг нь ингээд тэр банзны завсраар орохоор ингээд татангууд нөгөө шаариг нэгэ бүлтрээд матраад унцдаг байхгүй. Тэгээд энэ гүүр засвар үйлчлэгээ хийгдээгүйгээс болоод хүн харааны бэрхшээлтэй хүмүүс урд өмнө нь бэртэж гэмтжсэн тохиолдлууд бас байгаа. Одоо ч гэсэн энэ гүүрний засвар үйлчлэгээ хийхгүй болвол хүний амьнаас хохирох ийм эрсдэлтэй нөхцөл бол үүсээд байна. Ялгаатай байдлаас хамааран хүн бүртгэж хэрэгтэй. Гэтэл хөгжлийн мэргэжлтэй иргэд аюулгүй орчинд амьдарч чадахгүй юм. Үүний нэг тод жишээ нь энэ гүүр. Нийслэлээс жил бүр явган хүний замыг шинжилдэгч хараагүй иргэдийн өдөр бүр зорчдог энэ гүүр засвар хийгдээгүй 3 дахь жилтэйгээ золгож байна. Мөн гүүрэн дээгүүр явган зорчигчдоос гадна сураа мопедтэй хүмүүс зорчсноор гүүрний эвдэрлийн гол шалтгаан болдог байна. Дунд голын гүүр баригдаад 40 гаруй жилийн хугацаанд тоотой засвар хийгдсэн. Иймээс Монголын хараагуйчдын үндэсний холбооноос дүүрэгтээ удаатаараа засварлуулах хүсэлт гаргасан ч шийдтэй хариу өгөөгүй байна. Бид засварын ажлын талаар хаал дүүргээс тодруулахад энэ жилдээ засварын ажил хийгдэнэ. Гэвч хуралтай байгаа учраас яриа өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өглөө. Харааны бэрхшээлтэй иргэд ганхаж эвдэрсэн гүүрээр зорчиж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирэх үл хайхрагт байгаагийн тод жишээ болж байна.